За миний өглөөний цай бол нэг иймэрхүү байна. Тэгээд миний гар ийм болцсон би альчирч унаад. Тэгээд энэ витаминыг ууж байгаа. Тэгээд өдөрт энийгээс 15 ширхгийг уудаг. За. Тэгээд энэ ээж надад өглөө хийж өгсөн. Өндөгтэй талах байна. Тэгээд ингээ өглөөний цайгаа уучаад би одоо сургууль орох ажилдаа тэгээд сургууль руу гарах гэж бэлэн болсон ингээд байж байна. Одоо юу нь би хоцорж байна. Гэтэ би стил ярахгүй алхасаар л. Манайхын өчөөг үл надад. Манайх яах таахгүй юу? Саксны тэмцээн зурхгүй байгуулж байгаа. Тэгээд тэрийг ингээд тэрэн дээр нь ингээд октод нь бүжиглэн зав нээлтэн дээр нь. Тэгээд би тэр дунд нь орч өнөөдөр тэгээд тэгсээ өдөр бэлтэн гээд явж байна. Сургууль дээр ирсэн бай. Яа, би сая ингээ малгайхаа өмсөд ингээ явж байгаа хгүй юу? Эс чи ингээ доктод надраа харагдсан юу? Наа яг эрэхтэй л гэж бодсон баг гэсэн. Энэ бүжиг бэлтгээд манай найзууд энд ингээ TikTok хийгээд байж гин. Би тэгээ эднэрийг хүлээгээд сандалнуудыг нийлүүлээд ор болгоод хэвтээд амраад байж байна. Нэн чамд одоо хоол хийж өгөн заяа. Тэг гэртээ ирсэн дүүдээ нэг үдэн хийж өгөхгүй л тэгээл хийж өгсөн. Ням ням уу. Дүүдэн хийж өгч одоо шкафаас эвлэхсэн би шкафанд орснуудаа чихэж хийсээр агаад миний шкаф бүр юм амар замбраагүй болчихсон байсан. Завгүй явсны эцэс. Одоо шкафыг зэгслээд нэг иймэрхүү байна. Би одоо дулаарсан болохоор өглөх уснуудаа гаргаад савхинуудаа ингээд дүлгцэн байна. Тэгэд ингээ ангилцаа одоо нэг иймэрхүү л харагдчихэв. Тэгэд шкафыг ангилчаад манай хичээл дээр PPT бэлтгээд тэгээд би 2 PPT бэлтсэн нэг иймэрхүү байна. Даалгараа ицаа одоо би өрөөныхөө хоолыг хийж чинь өнөөдөр миний хийж байгаа хоол бол загас шарна. Тэгээд энэ бол миний анхны загас шарлалт. Энэ ихэндээ аюу дайггүй болгож байгаа юм шиг санагдаад исэн мөртлөөсөө яг сүүлд нь болж ирээд арай болоо тэгээд гаргах гэсэн чинь failed ч ихсэ. Одоо энэ хуваагдана. Яа. Анхны загас шарал failдсан бол одоо 2 дахь шарах гэж байна. Энэ дээр л арай туршлагатай байсан бол ийм гоё болсон. Энэ бол ястаа гоё байсан шүү. Энэ харалтаа бүр nice. Ингээд хоолоо идээд одоо хичээлийнхаа цамцнуудыг эндүүднэ. Би шууд хичээлийнхаа цагаан цамцнуудыг нэг өдөр бөөндөд эндүүдсдэг. Тэр нь айгу амар идэг. Тэгээ одоо ингээд эндүүдэл байна. За ингээд л миний нэг өдөр дуусч байгаа юм да. Одоо хувцснуудаа өлгөөд ороо засаад арьс арчлаад тэгээд унтах цаг болно. Миний үйлчлэгийг дуусны үзэн баярлалаа. Баяртай.